За сайн байна уу үзэгчдээ. За сайн уу болтоо. Би ч бас энэ дасгалыгээс очтой байсан. Ихээс өмнө. За хоёрын нэвтрүүлгээ эхлүүлсэн. За сайн байна уу үзэгчдээ. Эх орон Монголын үндэсний телевиз, Монголын бодибилдинг фитнес хүч тамирын чөлөө талбайд хамтран явуулж байгаа Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийн маань өнөөдрийн нэгэн шинэхэн дугаар үзэгчдэнд хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн дугаар маань мэдээж Олимп хотгонд байрлах Олимп фитнес клубээс үзэгчдэнд хүрэх юм. За энэ хүү Олимп фитнес клуб дээр маань ихшиглэн клубээс оролцож байгаа ихшиглэн баг Olympus Guys гэсэн багууд маань хүрэлцүүлсэн байгаа. Тэгээ эдгээр тамирчид маань бас ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлнэ гэж бас бодож байгаа. Тэр өнөөдрийн хувьд ихшиглэн баг Olympus Guys багийн тэмцээн уралдаан маань өнөөдөр болж дуусч байгаа. Өнөөдрөөр яг 5 ангиллын тэмцээн дагалгавар маань дуусч байгаа. Харин 7 хоногоос эхлэн фитнесийн яг 5 ангиллын шорттой тий хасагдал нэмэх талын тус тусын ангиллын тэмцээн уралдаанууд маань явагдах болно. Тэгэхээр энэ уралдаан маань маш өрсөлдөөнтэй нэлээд халахын болж өнгөрөх болов гэж миний зүгээс бодож байна. Тийм би ч гэсэн бас тэгж бодож байгаа. Тэгэхээр бас сая ирсэн хоёр багууд маань энэ заалнаас бэлтгэлээ яг тэмцээндээ эхлэх. Тийм бэлтгэлээгээд тэмцээндээ бэлтэж байгаа. Тэгээ эдгээр тамирчдынхаа бас байр байдлыг ажиллаа үнэхээр сайн байна. Тэгэхээр би бас амжилт хүсье. Тэгээ хоёулаа одоо ийшээ орж нэвтрүүлгээ эхлэе, тэмцээнээ эхлэе гэж бодож байна. За тэгээ тэр өнөөдрийн хоёр баг маань бас яг өнөөдрийн 7 хоногийн нэвтрүүлгийн маань 7 хоногийн тэмцээн уралдааны маань хаалтыг дүгнэлтийг бол маш сайн хийх болов гэж бодож байна. Шин рекордыг болоод эвдэж шин түүхийг одоо бичилж үлдээх болов гэж бодож байна. За ингээд боцоо тавьсан байгаа. Тийм боцоо тавьсан байгаа. Өчтөрийн дугаараа боцоо тавьсан. Биний хувьд бол ихшиглэн багийг дэмжиж байгаа. Манай болоогийн хувьд гэх юм бол Olympus Guys боцоо тавьсан байгаа. За ингээд нэвтрүүлгийн хамтдаа эхлэцгээе. Явцгаа үзэгчтэй. За сайн байцгаана. Та бүхэндээ нөрөө мэндийг хүргэе. Тэгээд ихшлэн клубээс оролцож байгаа ихшлэн баг байна. Ихшлэн багийн хувьд бол ерөнхийдөө бол бид хамт бэлтгэл хийгээд ер нь 2-3 жилийг үдсэн байгаа. Энэ тэмцээний хувьд орж байгаа бол манай Тимка, Болдоо, Сака, Хасаа, Мега бит та байгаа. Тэгээд ингээд нэг баг болчихсон хувьд ерөнхийдөө бол урд нь хамт бэлтгэл хийжсэн учраас бид өөрсдийнхөө бэлтгэлийг мэддэг учраас бас хэн юу гэдгийг мэдж байгаа. Цагаа маш сайн барьж байгаа. Ер нь бол өдөрт 2-3 цаг бол тогтмол бэлтгэлтэй. Ер нь хоцорсон байхгүй яг цагаа оройн тохирол маргааш хэдэн цаг ч уг бүгдээрээ яг цагаа тохирол ирцгээж байгаа. Тийм учраас багийнхандаа бас маш их баярлалаа. За ингээд ихчлэн клубээс оролцож байгаа ихчлэн багийг та хүн дэмжээрэй. Манай багийн өрөө бол ер нь no pain no gain. Энэ маань болохоор ер нь дэлхийн нийтээр бодибилдинг ер нь фитнес спортоор хичээж байгаа хүн болгон хилдэг байх. Яг нь Монгол дээр орчуулах юм бол ер нь өвдөл зовлонгүйгээр ямар юмд хүрэхгүй те. Энэ биеийг зовоож яж юмд хүрэн шүү гэдэг санааг агуулсан байдаг. Тэгээд манай багийн бас нэрний утга учир гэсэн бас учиртай. Ягаад гэвэл авиачлаг монголчууд ороод ихшилэнт чимээгээд хамтлагууд төрүүлжсэн учраас бид нар ч гэсэн энэ спортод бас ихшилэнт бодиж гэж ороод төрүүлж байгаа. Тийм учраас бас эх орон телевиз дээр өдөр шөнийн энэ цаг та бүхэн биднийг бас дэмжиж биднийг бас хамт байгаарай гэж уриалж байна. Сайн байцгаана уу? Та бүхэндээ ихшилэн фитнес клубээс оролцож байгаа. Ихшилэн баг байна. Манай багийн тамирчид та бүхэндээ 40 хоногийн турш хүний бие гайхалтай өөрчлөлтүүдийг харуулах болно. Манай багийн өрөө боо. Ногийн. Залуучууд өвдөхгүй төлөө өнөөдөр бүгд фитнесээр хичээлж байна. Тийм учраас бид нэр фитнесээр хичээлснийхэн төлөө залуучуудад эрүүл мэндийн даатгалаас нь одоо төлдөг, фитнесийн төлбөрийг төлдөг энэ асуудлыг санаачилж явж байгаа. Fitness Cup 2016 өөрөөр Монгол бүх залуучууд фитнестэй явдаг, эрүүл байдаг. Эрүүл байснараа бид нэр одоо дараагийн олон амьдралынхаа асуудлыг зөв шийддэг, ийм шийдэлтэй болохыг бид нар хүсэн мөрөөдөж байгаа. Эх орон телевиз Монгол анх удаа энэ Fitness Cup reality шоуг зохион байгуулж байгаа Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн хувьд дэмжиж байна. Ингээд допинг ирээдүг бүгдээрээ сонгоцгоё, гидсээ чөлөөцгөөе. За сайн байцгаана уу? Olympus Guys багийнхан байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ манай багийн хувьд болохоор Дөвөн гишүүн Төв аймгийн хүмүүс байгаа. Найзууд. Тэгээ манай багийн нэг гишүүн Жүжигчин Аран гэрлэгч манай багт орж бид нартай зөв энэ хүү тэмцээнд төсөлж байгаад бид нар маш их баяртай байгаа. Тэгээ манай багийн хувьд гэвэл бүгд дайчин шударга үнэт зөв сэтгэлтэй энэ хүү тэмцээнд үнэхээр хичээл сэтгэл харуулж чадж байгаа манай багийнхан. Тийм ч учраас би ч гэсэн үнэхээр энэ багтаа
энэ тэмцээнд амжилттай оролцсон гэдгийг хэлье. Манай багийн хувьд Fitness Cup 2016 Olympus Guys гэсэн групп нэгээд ажиллаулаад баг 12 тончлаа. Одоо манай групп нь баг 3000 гишүүнтэй. Тэгээ байнгын идэвхтэй групп байгаа. Тэр группээр юг хүмүүст хүргэхийг зорж байгааг бол зөв хооллолт, зөв амралт. Тэгээд ер нь фитнес спортод өнгөч хичээлж байгаа залуучуудад зөвлөгөө өгөх зорилгоор тэр групп ажиллаж байгаа. Тэгээд эцэст нь хэлэхэд манай групптэй нэгдээд бидэнтэй цуг байгаа бай. Эх орон телевизэд зохион явуулж байгаа Fitness Cup 2016 онд тэмцээнд оролцож байгаа нийт залуучуудаа нэгдүгээр амжилт хүсье. Энэ тэмцээнд оролцож байгаа залуучуудад маань энэхүү нэвтрүүлэг цаашдаа маш олон жилийн мөн насан туршийн нэгэн одоо зөв хэмнэл, зөв хэм маягийг бий болгох байх гэж бодож байна. Магадгүй бид өөрсдөө яаж эрүүл мэндэд анхаарах ёстой, яаж хөдөлгөөн хийх ёстой, яаж хооллох ёстой гэдгийг энэхүү нэвтрүүлгээр олж авах гэж бодож байна. Fitness Cup 2016 нэвтрүүлэгтээ хамтдаа гацхаагаараа ингээд доод тэмдэггүй хөгжицгээе. Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэг маань өнөөдрийн дугаарт хамгийн сүүлийн баг болох ихшгэлэн болоод Olympus Guys багийн залуучууд маань ирж бэлтгэл сургуультай гэж тэмцээн уралдаанаа явуулах гэж байна. Тэгэхээр яг одоо бэлтгэл хийж байгаа залуучуудтайгаа үзэж та бүхнийг уулзуулъя. За явцгаа үзэж энд ихшгэлэн багийнхан маань за юу байна хасан? За бэлтгэлээ гээл энэ да. Халаалтаа гээл. Тун удахгүй тэмцээн маань явагдах гэж байна тийм ээ. Халаалтыг хэрэг хийж. За ер нь бол тамирчин за хичээлэгчдийн хувьд бол халаалт гэдэг бол маш чухал. Яагаад гэхээр бэртэл авахгүй. Тэгээд мэдээж сайн хаалах юм бол бэлтгэлч бас үүдэнтэй гоё юм байл гэсэн үг. Манай багийн хувьд бол бэлтгэл сургуульд ингэж айл дээрээс хойш яваад хэвлэн гэж байгаа тийм ээ. Тэгэхээр бас бусдаасаа илүү хүчрэхэд байна гэж хэлээд өөрсдөө хэрэг хэтгэлтэй байгаа юм байна. За мэдээж эрэг амжилтыг хүсэж орсон учраас маш их бэлтгэл хийж байгаа. Тэгэхээр хэтгэлтэй байна юу бол гайг баг. Нэг өдрийн ажил, нэг өдрийн амьдрал яаж өнгөрдөг юм үзэгчтэй бас өөрөө нэг өдрийн амьдралыг хуваалцаж өглөө эдэн цагаас босч ийн ямар ажлуудыг амжуулж ийн яг одоо зураг авахд эхлээд баггүй хугацаа өнгөрцөн байгаа хувийн ажил үйлдэл хэрхэн яаж зохицуулж байна манаас. За би өглөөдөө хүүхдэд цэцэрлэгт нь өргөж хичээл тэгээд амьдрал хэлэндээ тэгээд хоолундаа бэлдээл бэлтгэлдээ яваад тэгээд бэлтгэлээ дуусгачаад хувийн ажлаа амжуулна. Тэгээд орой хүүхдээ аваад одоохондоо бол хуваар юм хийж байгаа ч жоохон зав зайтай байгаа. Яг энэ дундаа бас завтаагаа дамжуулаад гест нэг тэнцээ уралдаанд ороод өөрийгөө сориод үзэж байгаа юм байна шүү дээ тийм. Тийм ер нь бол бас нэг таслаагүй яг нэг тууштай явсны үр дүнгээс харъя гэж батсан. Тэрнээс ишээ ингээд магадгүй цаашдын зорилго тамирчин болчих юм байлээ тийм. Баярлалаа бас өнөөдөр тэмцээн уралдаанд маш амжилттай оролцоороо олон октод бол маш бас мундаг байлаа шүү дээ. Хүчрхэг байлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэндээс зоож гарч ирээрээ. Баярлалаа. Завташтэнд ихшгэлэн багийн маань Сока дасгалаа чинь. За юу вэ Сока дасгал сургалт нь ямар вэ? За дасгал сургалт маш сайн байгаа. Яг одоогийн байдлаар бол тэмцээндээ бэлдээд халаалтай хийж байна. Ямар дасгал хийж байгаа? Яг одоо бол нурууны дасгал хийж байна. Нурууны шулуун болж байгаа. Сока нурууны маань дасгал авах бүсгүүчүүдийн маань биений аль хэсэгт илүү өөрчлөлтийг оруулалт юм байна үзэгчтэй өгтөд. Аха. Тэгэхээр нурууны одоо дасгал гэдэг бол хамгийн чухал дасгалууд энийг болдог. Би хатахад бол маш тохиромжтой дасгал. Нуруу өөрөө маш гоё цэгцтэй, эмх цэгцтэй цэгэн бас хотгор ижиж гоё харагддаг шүү дээ. Эмхтэйчүүд эмхтэн бол цэгцгээр харагддаг тийм ээ. Тийм учраас нурууны дасгалыг бол маш сайн ажих хэрэгтэй. Ялангуяа энэ дасгал бол нурууг аюугаа хотоолгож өгдөг. Тэгээд дээрээс нөлөөлөл махыг аюу сайн ажиллаж өгдөг. Тэр одоо томдохгүй мэдээж гадаа 27 цаг айлчлал ирсэн байна. Нөхөд бүсгүүчүүд бас фитнест явж гадаад өнгө төрөх гадаад стил имиж өөрчлөх туртай байдаг шүү дээ тийм ээ. Тэр яг энэ цаг мөчид бас өдөртөө авраалж гоё фитнесээр хичээллээрээ гэх гоё уриалах хэлэх болов. За тийм. Эрүүл амьдралын хэв маяг бол эрүүл хөдөлгөөнийг бол фитнес клубаас авч болно. Мэргэжлийн багштай хамгийн гол нь фитнес клубыг сонгоор авч хэлээ. Энд чинь би бас хэлмээр манай ихшгэлэн багийн охтууд маань хоёлаа ээжүүд тийм ээ. Ээж гэдэг утгаараа бас олон ээжүүдийн төлөөлөл болгож тэмцээн уралдаанд оролцож байгаа болов гэж бодож байна. Мэдээж ээж хүн чинь маш хүчрэхэг зөрөгтэй дайчин байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас ээжүүдийнхээ төлөөлөлд оролцож байгаа учраас олон ээжүүд өөрсдөө итгэл найдвар тавих болов гэж бодож байна. За баярлалаа. Маш хичээнэ. Бид нарыг дэмжээрэй л гэж хэлмээр байна. Тэгээд одоо тун удахгүй тэмцээн эхлэх болно те би алалтай сайхан хийж байгаа тэмцээндээ маш амжилттай оролцоорой. За баярлалаа. Дараагийн баг тамирчдтайгаа үзэгчтэйгээ уулзуулъя. Яг одоо миний ард манай хоёр Olympus Guys багийн хоёр тамирчин маань дасгал сургуультай хийж ин очиж уулзцгаая. За юу яцгаан охтуудаа. Юу энэ бэлтгэл сургуульд нь ямар хөө байна? Тэгээ мөр битээр хамт өрөмжлөлээ гэдэг байгаа. Тэгээд өнөөдөр мөрний дасгал тэгээд юу хэвлийн дасгалтай хамт хий гэж бодоод яг мөрний алдлалт гэж хийж илээ. Мөрний дасгалын хувьд бол охид бүсгүүчүүдийн аль хэсэгт илүү очиад өгч аль хэсгийн булчин гэж гоё мөртэй болно гэсэн үг шүү дээ. Гоё эмцэх мөртэй хов зөмсгөд даашин зөмсгөч юм айгу гоё зэгзэр тэгээд гоё мөртэй болчоор нөгөө гоё ингэж нөгөө гоё харагддаг.
За тэгээ манай наран гэрэлэгчийн хувьд бол бас тэмцээн уралдаанд бусад тогтоодтойгоо маш эн зэрэг хэцгүүцээр мундаг өсөлдөж байгаа. Тэгээд жижигхэн хүн мэрэгчлээс болоод өнөөдөр манай нэвтрүүлэг тамирчин болж оролцож байгаа. Тийм учраас үзэгчдээ маань наран гэрэлэгчийг маань жүжигчин биш, тамирчин бүсгүй дүр төрхөөр харж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр олон хүмүүс бас таныг маш их дэмжиж байгаа. Тэгээд олон хүмүүс яаж оролцох нь вэ, ямар байх нь вэ гэж бол харж байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол яг жүжигчин болсны үед бол маш олон хүмүүсийн амьдралаар амьдарч үздэг. Энэ удаад бол би бүр бодитоор тамирчин болоод тий бүтэн 45 хоногийн хугацаанд тамирчны амьдралаар амьдарч өөрийгөө сорих гэж энэ тэмцээнд оролцсон бол баяртай байгаа. Тэгээд маш их хичээж байна. Чаднаа. Тэгээ бусад урлагийн уран бүтээлч найз төгтнэр нь анх яг за энэ тэмцээн уралдаанд орлох ихний хэрхэн яаж хүлээж авч байна. Зарим нэг нь за чи одоо чадах юм уу, яах юм уу гэсэн нэг тийм хамтлагууд юм. Тий хүмүүс бол янз бүрээр хүлээж авч илээ л дээ. Зарим нь бол гоё штэ яадгийн орохгүй гэл. Зарим нь болохоор наадах чи эрэгтэй хүний спорт гэж жоохон буруу ойлголттой явдаг юм шиг надад санагдсан. Зарим нэгэн залуучууд яад бол бодибилдингийг зөвхөн эрэгтэй хүн л төмөр өгөж ингэж бие гоё халбаржуулах хэрэгтэй гэж ойлгодог юм шиг. Яг үндсэндээ бол хүн болгон эмэгтэй хүн ч гэсэн спортоор бодибилдингээр хичээж илүү гоё галбарыг жишээлбэл бүн нуруу тийм нуруугаараа одоо бүгдгэр байдаг бол арын нурууны хондоо залны хэсгийн болчих хөгжүүл чангалсан байхад нуруу өөрөө ирэхгүй гэдийдэг гэж байгаа байхгүй. Гэх мэтчлэн маш олон давуу талууд байгаа. Одоо дутуугаа нөхөн гэсэн үг шүү дээ. Одоо ер нь бол нөгөө хит юм торхоо одоо гойны засраа зай гарч мардаг шүү дээ. Тэрийг хүртэл ингээд нөгөө гойны дотор талын булчингаар нөхөж яг гэх мэтчлэн одоо өөрийнхөө дутууг нөхөж ийн гэсэн үг л дээ. Тэгэхээр 45 хоногийн хугацаанд одоо маш их хичээгээд өөрт байхгүй одоо өөрийнхөө жоохон голж явдаг дутуу эсгүүтэй маш сайхан төгс гүйцэж төхөж аавна гэж бодож байгаа. Тун одохгүй манай тэмцээний маань октодын дунд явагдах даалгавар маань явагдах болно. Тэр даалгавартаа бас амжилттай оролцоорой. Баярлалаа. Амжилт хүсье. За манай шоуны маань оролцогч болох Olympus Guys багийн тамирчин Баска бэлтгэлээ хийж ийшээ харуулна. За сайн уу Баска? За юу хийж чинь ямар дасгал хийж чинь? Сая чээж мөр идэлж одоо сүүлийн зүйл хэвлэлийн дөрж чинь. Хэвлэлийн дасгал хийж чинь. Чи ямар төлөв оролцож байгаа? Би бол нэмэх 70 кг дурж байгаа. Одоо хэвлээ хийж чинь гэдэг. Саяны одоо энэ чинээс чинь төрнийхнээс зүгтээд ингээд оролцож чинь хэвлээ 6 толгой дэрчигтэй гарч ирнэ гэсэн. Тий, хэвлээний доотлон 4 дэрчигтэй орно гэсэн. Доотлон 4 рүү энэ ягаад гэвэл доотлон хөлдөгч болов. Хэвлээний доотлон 4 болчихлоо. Дээдлэр юм биш. Дээдлэр бол ер нь сул орох юм байна тий. Дээдлэр нь бол нөгөө тэх юм пресс дээр хөвтөж байгаад ингэж байгаа татдаг. Энд дүүл бас дээдлэн дүүл. Гэхдээ энэ бас тодорхой хэмжээний орно. Тэгээ одоо бусад залуучуудтайгаа хамт ангилалтаа өрсөлдөх гэж байна. Тэр бэлтгэлийн хангаж бусад залуучууд маань ямар байна? Бусад залуучууд гэх юм бол бусад залуучууд их сайн байна. Зарим нь мастай байна. Би ч гэсэн одоо мастай байгаа. Айлуулах их ялгархыг л хийж байна. Тэгэл хоолтой цагаараа зохицуулж байгаа шүү дээ. Тэгээ хоолт гэх юм бол хоолтог бол яг цагаараа гэхгүй зүгээр айлуулах уургатай бүтээгдэхүүнийг ер нь өөрийгөө өнсөхгүй гэдэг бас өөрийгөө чадахгүй гэж хоолдог. Тэгээ булчингаад хийжээгээ тий. Булчингаад тэгээд одоо хооллоод өнсөх юм бол нөгөө юу булчингаа эцчдэг гэж ярьдаг одоо тамирч тэр шиг тэгээд аль болох өөрийгөө чадахгүй бас өнсөхгүй төртөл хоолтой зөвлөлт өгдөг. Ер нь бол өлсөхгүй чадахгүй гэсэн дүрэн барьж байгаа юм шүү дээ тий. Ер нь бол тийм дүр барьж байгаа. За чамд амжилт хүсье. Тэмцээний амжилттай оролцоорой. За баярлалаа. Fitness Cup 2016 reality show-ны маань оролцогч баг болох Игшгэлэн багийн нэмэх талд оролцож байгаа болтоо энэ бэлтгэлээ хийж явцгаая. За сайн уу болтоо. За ямар бэлтгэл ямар дасгал хийж байна вэ? Ирвэхээ зээжний ирвэхээгээ төхөөрөмжийн дээр зээжний дасгал хийж байна. Энэ хүү дасгал маань одоо яг миний аль зээжний аль хэсэгт нь ордог ямар ач тустай дасгал хийж байна? Ерөнхийдөө энэ дасгал маань болохоор нэг зээжний гол хэсэг. Бас ингээд задлаад явахаар зээжний энэ хэсгийг одоо чангалж өгдөг. Одоо нэг зээжний зааг гаргаж өгдөг дасгал байгаа. Манай нэвтрүүлгийн шүүгчд маань урьдчилсан байдлаар одоо хэмжилт хийсэн байгаа. Тэгээд хэмжилтэн дээр одоо чиний хувьд ямар зөвлөгөө авав? Танай багийнхан бас ямар зөвлөгөө авав? Шүүгчдээсээ бас мардгүй те тэр шүүгчд танай багийнхыг оцолж хараад энэ чинь юм байна. Чи энэ булчин дээр ажиллаж яагаад хэлж өгсөн байх те. Тэгсэн бид нар нөгөө нэг шүүгчийн зөвлөгөөнд орсон бүгдээрээ багаараа ороод баг нийтээрээ буюу хүн тус ур дээр бас зөвлөгөө өгсөн байгаа. Миний хувьд болохоор ерөнхий би нэмэгчийн даралцж байгаа юм. Тэгээд нэг жоохон тий өндөр жингээс одоо ерөнхийдөө одоо тий аль болох жингээ хасаад одоо ялгаруулах зорилготойгоор тийм ээ. Тэгэхээр одоо шүүгчийн зөвлөгөө бол ерөнхийдөө намайг ерөөсөө нүүрс усыг маш сайн хасах хэрэгтэй. Жингээ маш багасгаад тий одоо булчингийн ялгарлыг явуулах үүднээс нүүрс усыг маш сайн хасаад жин сайн багасгаж оролцох хэрэгтэй гэсэн. Тэгээд би одоо хөвчлэн хоолны дэглэнд ороод одоо ерөнхийдөө зөв хооллоо тийм ээ. Нүүрс усыг их багасгацсан. Тэгээд одоо дасгал сургуулиуд ерөнхий дандаа олон тоогоор давтах чиглэлтэйгээр л явагдаж байна да. За тэмцээн уралдаанд амжилт хүсье.
Амжилттай оролцсон. Дараагийн тамирчин маань Игшглийн клубээс оролцож байгаа Тэмүүжин шорттой төрөлд оролцож байгаа бэлтгэлээж байна. Гарын 2 толгойд хийж байна. Бидний харцгаа. За сайн уу Тэмүүжин. За бэлтгэлд ажгүй юу? За Тэмүүжин ч шорттой төрөлд орж байгаа тийм. Шорттой төрөлд одоо дасгалуудаасаа юуг анхаарч хийж байна? Дасгалуудаас бол шорттой төрөлд бол юу мөр нуруу голчлон хардаг байгаа. Тэгээ хөвлий. Миний хувьд бол мөр нуруу жоохон сэтгэл хангалуун бус нуруун дээр. Тийм болохоор мөрний хартал нурууны дасгал хоёр сайн яаж байгаа. Тэгээ тэр дутуу бүхнийг гүйцээгээд цаашдаа тэмцээнд оролцоход явж байгаа юм байна шүү дээ тийм. Тэгэхээр одоо энэ зааланд бас бусад тамирчид маань бас хамтарсан ингээд бэлтгэл хийж тэмцээн уралдаанд яг орох гээд байж байна. Бусад тамирчныгаа одоо эсрэг баг шүү дээ. Эсрэг багийгаа анзаараад байхад ер нь хэр байна, бэлтгэл хэр байна, тамирчдын хувийн хүн талаасаа ямар шүү одоо өөр чинь тэм сэтгэл төрж байна. Бэлтгэл сургуульд нь бол яг бай таажгүй сайн байгаа юм шиг байна. Тэгээд бас итерхий юу дөнгөж болохгүй 40 байгаа учраас ер нь яаж ч өөрчлөгдөж болно шүү дээ. Тийм болохоор наан нэтрийг шилжээр яг хэрэггүй байх гэж бодож байна. Ямар ч бэлтгэлээ сайн хийж явах шиг тийм. За Тэмүүжин тэгвэл тэмцээн орлоонд амжилттай оролцоорой. Амжилт хүсье миний зүгээс. За. За зөвчтэй бидний дараагийн яриа авах гэж байгаа юм бол энэ манай нэвтрүүлгийн манай оролцогч Мега ах байна. За Мега ах бэлтгэл сургалт ямар байна? Өө сайн байна. Ерөнхийдөө бол 45 хоногийн хугацаанд жиндээ орох маш том үүрэгтэй байгаа шиг сайн байна. Тэгвэл хичээж байна. Тэгэхээр ер нь энэ хугацаанд хүмүүс энэ бодигийн үр шим ачцыг л харуулах зорилготой шүү дээ. Мэдээж энэ хугацаанд бас өөртөө бол би гой болох байгаа. Хүн өвгдийн систем үр зорилго тавиад системтэй явбал сайхан болж болдгийг харуулах. Тэрнээс зүгээр хугацаа алдаад 4-5 жил явах. Нэг 2 сар 3 сарын дотор гүрийгээд яг өөрийнхөө үндсэн хэмжээг олж хоёр бол маш том ялгаатай учраас энийг л хүмүүс мэдрэх гэж байна. Тэгэхээр том удахгүй тэмцээн маань болох гэж байна. Тэгээд таны оролцож байгаа англи бол ямар англи вэ? Миний хувьд болохоор хасагтаатай ангилд оролцож байгаа. Тэгээд энэ бол би бас ер нь яриад байгаа. Хамгийн л одоо монголчуудын дүгнэлтээр үл бодигийн спортыг дүгнэхдээ илүү ялгарыг хардаг үнд юм билээ судлаад үзэхээр. Тэгэхээр юм бол яг нөгөө дал руу орж байгаа хүмүүс чинь том жингээс хасаад том булчин ялгарал цаа хардаг учраас маш их хичээх хэрэгтэй ийм англи байгаа. Тэгээ бүхэл англи юу ширүүнэлтэд өрсөлдөх юм сайн байгаа. Тэгээд баярлалаа Мега ах. Бэлтгэл сургалтаа маш сайн гэрээ өрсөлдөгчд бол та харж байгаа шүү дээ тийм ээ. Маш сайн байгаа шүү дээ. Тэгээд танай багийн хувьд ч гэсэн маш сайн байх болов гэж бодож байна. Тэгээд амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр Olympus Guys багийн тамирчин Ерөнцөн маань бэлтгэл дасгал сургуультай хийж байна. За сайн уу? За сайн байцгаана уу. За ямар дасгал хийж хоёртолгоон булчин ажиллаж байна. Хоёртолгоон булчин ажиллуулж байна. Тэгэхээр хоёртолгоогоо ажиллуулаад гэж би сая энэ зогсож байгаас анзаарлаа. Тэгэхээр шүүгчд маань бас чамд хэмжилтэн дээр зөвлөгөө танай багийнхан өгсөн байна. Тэр ямар зөвлөгөөгүй, ямар булчин дээр яаж илүү ажиллуулах төлөх үү? Чамд хэрэгтэй вэ гэж ярьж байна. Манай багийн хувьд болох ерөнхийдөө тийм адилхан холбооцтой. Тэгээд өгсөн зөвлөгөө нь нүүрс усаа аашч биенийхээ өөхийг шатааж булчингийнхаа ширхэг бүрийг таах гэсэн зөвлөгөө өгсөн. Ерөнхийдөө бол жигдхэн холбооцтой баг байна гэсэн зөвлөгөө өгсөн. Миний хувьд болохоор ерөнхийдөө powerlifting хичээлдэг байсан. Тэгэхээр ер нь жоохон ялгарл муутай. Одоо болохоор ер нь нэвлэвт хийгээд эхэлсэн байгаа. Тэгээд ер нь хоёртолгооны булчин сайн хийж байгаа. Тэгэхээр одоо энэ тэмцээнд оролцох гээд бэлтгэлээж байгаа залуучууд маань хэр байна? Бэлтгэл нь ямар байна? Чиний одоо өөрийн хувийн дүгнэлт төр ямар шүү? Ер нь бол жигдхэн сайн багууд байна. Зарим нь аль аль нүүрс усаасаа ялгацсан, зарим нь жингээ хаасж байгаа, зарим нь жин нэмж байгаа. Ер нь бол шигшмэл сайхан залуучууд л цугласан байна шүү дээ. Залуучуудаас бүгдээ хоёулаа амжилт хүсье тий. Тий, залуучуудаа амжилт хүсье. Тэгээд нэг дивизионд өрсөлдөөд бүгдээ амжилт гарахын төлөө зүтгэе гэж хэлмээр байна. За тэгэхээр дараагийн тамирчин маань энэ ч бас бэлтгэлээ хийж байгаа. Шорттой төрөлд орж байгаа залуу. За сайн байна уу? За ямар дасгал хийж байна? За нурууны өргөн булчин ажиллаж байна. Миний орж байгаа төрөл болохоор шорт англи атлетик төрөл байгаа. Одоо нурууны би болохоор ЧЧБ-г босоо харуулах учраас нурууны өргөн булчин ажилласнаар гоё том болгосноор гоё харагдах гэж бодож байна. Тэн дээр бас танай багийн болон өөрт чинь ямар зөвлөгөө шүүгчд өгч чинь ямар булчингаа илүү хөгжүүлвэл одоо чинь гоё харагдахаар байна гэж хэлж өгч байна. Ерөнхийдөө бол нүүрс усаа хасгсан. Тэгээ хөвлийн булчингаас ажиллаад тэгээ ЧЧ жоохон ажиллаад гэсэн. Тийм зөвлөгөө өгсөн байгаа. Тэрний дагуу хичээж байгаа. Одоо заалын бэлтгэл хийж штэ залуучууд тэмцээнд ажиллаад өдөр маань чиний бодлоор ямар шүү харагдаж байна. Чиний хувийн дүгнэлт. Тэгэхээр залуучууд үнэхээр мундаг залуучууд зөндөө байна. Тэгээ одоо ер нь Монголд жим айгүй хөгжсөн байна. Залуучууд айгүй явдаг болсон байна. Тэрний үдэн дээрээс одоо тэмцээнд орох гэж байгаа залуучууд сайн залуучууд зөндөө байна. Миний орох гэж байгаа төрөлч гэсэн мундаг өрсөлдөгчнөр бол олон байна. Бүгд өрсөлдөгчтэй бас амжилт хүсье тий. Тэгээд атлетик төрөлд оролцож байгаа нийт бүх 12 тамирчтай бүгд 12 тий. Бүгдэнд нь амжилт хүсье. Та бид чаднаа гэж хэлээ та. За бэлтгэлээ сайн гэрээ амжилт хүсье.
Fitness Cup 2016 реалити шоу маань үргэлжилсээр байна. Дараагийн оролцогч багууд маань Игшиглэн баг болон Olympus Guys багууд маань энд хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд залуучууд маань сая чи бэлтгэлээ хийлээ. Тэгээд тэмцээндээ бэлдээд өөрийн хоёр бэлтгэлээ авлаа. За болдоо нэмэх тал дээр ойршихад бэлэн үү? Бэлэн байна. За бэлтгэх байдал цаг. Модар маань тав. Чан. 10 секунд өнгөрлөө. За 20 секунд өнгөрсөн. За өшөө хугацаа байна. За 30 секунд өнгөрсөн. За 20 секунд үлдсэн байна. 54. За сүүлийн 10 секунд. 9 8 7 6 5 4 3 2 За болдоо. Нилээ сайн хийлээ. Тэгээ гүйцэтгэл бол нилээ сайн хийлээ. Рекорд маань бол энэ жин дээр бол 62 байгаа шүү дээ. Рекорд эвдэн гэж би болох хувьд найдажуулаад тэгээд бас яг бай сайн хийлээ. Ер нь хэр байна таа. Чанга сүүлд нэг олон тавтаад их зурч байна. Ачаал хүнд өгч байна. Хөөлт. Ачаалын хувьд бол гайгүй. Яг булчингийн хувьд бол айгүй их зурч. Чанартай орчин гэсэн үг зурж байна. Тий. Булчингийн нэг амрах хугацаа богино. Ажиллаж байгаа хугацаа маш урдан болох. Зөв. Их зурд. За ямар ч үсэн амжилт хүсье шамд. За цаг явсан. Чангтал. За эхний 10 секунд. За 20 секунд өнгөрлөө. За хугацаа байна. Талан л явж 1 минутын. Явна. Энийг амсгаа явна. За 20 секунд үлдсэн шүү. Хоп, чөтгөрөө. Хоп. За сүүлийн 10 секунд. Яваач. 7 6 5 4 3 2 За хоёр үйл амжилттай 45 шахлаа. Хэр хэцүү байна? Ер нь хэцүү урд нь гэж нэг тавтаг болохоор. Хогцоо хэд орч болох чөлөөр явчихгүй. Ер нь тамирчдын маань нийтлэг шинж чанар бол урд нь ер нь ингэж минутанд олон давталтаар хийж байгаагүй юм байлээ. Энэ даалгавар маань бас тохирсон их гоё даалгавар болж байгаа. Тэгэхээр одоо чи бол бас яг өмнөх багуудын маань рекорд бол энэ жин дээр энэ даалгавар дээр маань 62 гэсэн одоо шахалтыг үзүүлсэн байгаа. Тэгээ энэ амжилтыг бас эвдэнэ гэж орсон байх. Эвдэж чадаагүй. Гэхдээ яг хувийн бэлтгэлээр энэ рекордыг бас бэлтгэлээ хийж байхдаа эвдэж болно шүү дээ, тий. За тэгээд чамд болон танаа багийнхан үзэгчдийн зүгээс болон миний хувийн зүгээс амжилт хүсье. Баяр хүргэе. За хоёр багийн тамирчид маань нэмэх тал гэсэн ангиллалт маань даалгавраа маш амжилттай гүйцэтгэлээ. Тэгээ нэмэх талынхаа рекордыг танилцуулахад 62 минутанд 62 гэсэн амжилтыг үзүүлсэн байгаа. Харин одоо хасах талынхаа залуучдыг бүгдээрээ харцгаая. Хасах талын амжилт бол 100-аас дээшээ байгаа. Тэгэхээр хасах талын залуучуудаа бэлэн үү? За хасах тал гэсэн ангиллалт маань Игшиглэн багийн тамирчин Мега Мегмар Доржих маань оролцож байгаа юм аа. За цаг гарсан.
За 10 секунд өнгөрсөн байна. За 20 секунд явсан. За эхний 30 минут 30 секунд өнгөрлөө. За сүүлийн 20 секунд. Сайн байна. За сүүлийн 10 секунд 9 8 7 6 5 4 3 2 1 за цаг дуслаа. За 97. Гэхдээ хасах тал дээр манаас өмнөх багууд юм хийсэн дээд амжилт байгаа тэр нь 100-аас дээшээгээ байгаа. Тэр яг нэлээд сайн ойртлоо. Ачаал ер нь хэрэг өгч байна. Ачаал нэг хөгсөнгөө удаа явчлаа. Эхнээсээ нөгөө бариад ядарч чухал өгöd бодож ирсэн боловч ядарх нь гайгүй. Тэгсэн мөрчлөнгөө хугацаанд эхлээд хорттой явсангүй жоохон техник алдчихлаа. Гэтэ зөв техникийн гүйцэтгэлэг хэрэг юм. Тэр үл сайн хийсэн. Яг юм буулгах хэмжээнд буулгаад. Энэ гүйт асгал нь бол одоо цээжний аль хэсэгт. Цээжний ерөнхий хэлбэр суурь. Ерхэд юм бол одоо юу гэдэг хүний дээдлийн хамгийн зөв дүрх бол уртлаас харахад чэжний хэлбэр байгаа шүү дээ. Энийг яг сайн гаргаж өгөх. Энийг суг тунаалтайгаа хамт хийх юм бол хүний доотлын суурийг сайн гаргаж өгч учраас ерхэд залуучуудын хувьд хамгийн чухал асгал та. За танаа багийнхэнд болон чамд амжилт хүсье. За багийнхан дэмжиж өгөөрэй. За авлаа. За цаг явсан. За 10 секунд өнгөрлөө. За 20 секунд өнгөрсөн. За 30 секунд тал нь явлаа. Өшөө цаг байна. Хичээгээрэй. За сүүлийн 20 секунд. За сүүлийн 10 секунд. 9 8 7 6 5 За цагтаа арай өрсөн биштэй 5 секунд үлдчихлээ. Баяр хүргэе. Тэгээд зурчлаа. Зураад ирэхлээрээ бүр үнэхээр явахгүй. Гэхдээ явах бас 5 секундээр боломж байсан шүү дээ. Тэгээд 69 гэдэг чинь бас яг баг бол тоо биш. Тэгэхээр сайн давталт бас хийлээ гэж би бол хувьдаа дүгнэж байна. Тэгээд танаа багийнханд амжилт хүсье. Баяр хүргэе. За баяр. Тэгэхээр шоуны маань оролцож болох нэмэх тал, хасах тал дээр өрсөлдсөн залуучууд маань даалгавраа маш амжилттай гүйцэтгэлээ. Одоо ингээд дараагийн уралдаан болох шорттой ангилалд өрсөлдөж байгаа залуучууд маань суг турникэн дээр сонирх байгаа. За бүгдээрээ суг турник рүүгээ явцгаая. Fitness Cup 2016 reality шоуны маань шорттой төрөлхсөн ангилалд маань оролцож байгаа Olympus Guys багийн тамирчин Ботхон Баяр маань одоо даалгавраа гүйцэтгэхээр суг турникнээр хүрэлцэн ирсэн байна. Цаг явсан. 10 секунд өнгөрлөө. За 20 секунд өнгөрсөн. За 30 секунд цаг байна. Тал нь явлаа. За энэ. За 5 секунд үлдсэн. За цаг дуусчээ. За Ботхон Баяр яаж чинь? Гайгүй шүү. Гайгүй шүү гэчихэд ягаад ингэж зураад тасглаа юм зурж байна. Өөр гэж ирлефт тэтгэлгээг болохоор.
Өмнөх багуудын маань бас амжилтууд энэ дасгал дээр гарсан байгаа. Энэхүү амжилтууд 65 гэсэн амжилт дээд амжилт байгаа. 1 минутанд. Тэр бас нэлээд төглөө 45 хийсэн тийм. За тэгэхээр ер нь ачаал энэ дээр ингээд диск хийгээд ингээд явхлаар хүмүүст их хүнд хүрч чинь чиний хувьд бол хэр хүнд вэ? Гайгүй нэгтэй 3-ны 3 толгой мөр 2-ын л ачаад гэж байна. Шээжин тэхээс илүү. Нойр замд явж байгаа учраас 3 толгой аяг ажилт юм байна. За чамд амжилт хүсье. За дараагийн шорттой англи маань тамирчин Игшиглэн багийн тамирчин маань хүрсэн лээ. За нэр юм блэ? Тэмүүжин. За цаг явсан. Арван секунд өнгөрлөө хөнгөн байна. За 20 секунд өнгөрсөн. За дэмжээрэй. За 30 секунд үлдсэн. Хагасаар шүү. За 40 секунд өнгөрсөн 20 секунд байна. За сүүлийн 10 секунд. За 5, 4, 3, 2, 1 цаг дуслаа. За Тэмүүжин яаж вэ? Сая чин 52 орлоо шүү дээ. Өмнөх бас тамирчин маань 47 хийсэн байна. Амжилтыг нь ямар ч гэсэн эвдлээ. Өөрийн хувийн амжилтаа ахиуллаа. Ингээд диск дээр нь бэлтгэл дээр ерөн бэлтгэл дээр хийдэг. Эсвэл гинж минж зүгээ яваад байна уу? Ер нь бол ингэж хийдгүү. Тий, хоосоо хийж ирсэн болоо. Жоо хүнд байна ингэж үзсэн чинь. Ер нь миний сонсноор шорттой төрөлд оролцож байгаа шорттой төрлийн тамирчид маань ер нь бүслэхэндээ ачаал авч хийвэл илүү тэр дасгалууд маань их үр дүнтэй хөгжил маань илүү гардаг юм болоо гэж би ойлгосон. Илүү үр дүнтэй л те. Мэдээж доороо диск зүгт хийж байгаа илүү үр дүнтэй. Сул турникээ маань дасгал болохоор энэ хөвлөнөөс дээш аль болцсон бүгдэнд нь зэрэг орж. Ер нь цээжний суурь руу 3 толгойт руу мөрний уртал руу гэдэг. Ер нь олон булчнаар орж байгаа л да. Яг тэр юм гэх юм байхгүй. Их олон ач холбогдолтой дасгал юм. За Тэмүүжиндээ амжилт хүсье. За дараагийн хэсэг маань бикини фитнес мис гэсэн октодын маань ангилал байгаа. Тэгэхээр тэрхүү тамирчид маань энэ чи бэлтгэлээ хангаад дасгалаа бэлдээд байж байгаа. За бүгдээрээ октодыгаас сонирхцгоё. Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийн маань охид бүсгүүчүүдийн дунд явагдах тэмцээн уралдаан маань эхлэхэд бэлэн болсон байна. Цаг явсан. За залуучууд яасан бэ? Дэмжээд өгөөрэй. За залуучуудаа сайн дэмжээрэй. За ирэглээ. Ингээд явчихна. За одоогийн байдлаар 19 секунд. 23 секунд. За дараагийн баг тамирчин маань бэлдэж байгаарай. За 30 секунд. За гэс аваарай. За гэлцээрэй. За хамгийн гол нь цэвэр гүйцэтгэл харж байгаа шүү. Болж байна. Чатнаас яваарай. За залуучуудаа яасан бэ? Октодоо дэмжээд өгөөрэй. Одоогийн байдлаар 49 секунд, 50 секунд. За мундаг болж байна. 55. 58. За баяр хүргэе. За баяр хүргэе хасаа. За рекорд ивсэн шүү октодоо. Баяр хүргэе. За ямар мундаг байваа. За октодын маань. За тэг Игшиглэн баг
За яаж байгаа их шилэн баг даалгавраа маш амжилттай хийж гүйцэтгэлээ. Манай өнөөдрийн яг энэ даалгаврын маань рекорд бол минут 6 секунд байсан. Тэгэхээр та хоёрын маань хувьд бол минут яг 1 минутанд хийж гүйцэтгэлээ. Тэгээд шинэ рекордыг тогтоолоо. Баяр хүргэе охтуудаа. За баяр хүргэе ямар мундаг байваа. За өстой мундаг байлаа. Тэгээд хамгийн гол нь шүүгчд эндээс хэр гүйцэтгэлтэй хийсэн бэ гэдгийг нь шалах байгаа тийм ээ. Тэгэхээр өөртөөхөө хувьд ямар санагдаж байна? Ямар хөө байв? Надад маш их таалагдчихэв. Тэгээд ер нь бол гүйцэтгэл сайтай байсан. Баг зэрэг халтраад байсан. Тэгээд тэрнээс шөл ер нь тажиг байсан баг гэж бодож байна. За хасаг үл юм санагдав. За миний хувьд бол би бол хөлөөр их явсан хүн. Тэр нь бол хөлний засахлыг анх хийхээс энэ нь бол 8 сар ер нь бол хөлөг маш сайн хийсэн. Тийм учраас хайчин суултын хувьд бол нэг тийм ядаадах юм байлаа. Тийм. Өстой мундаг байлаа. Тэгээд үзэгчдээ манай өнөөдрийн охтууд босгочдын маань дунд явагдаж байгаа хайчин суултын дасгалын шинэ рекордыг бол манай их шиглэн багийн 2 тамирчин охтууд маань тогтоолоо. Тэгээд дараагийн багийн тамирчид маань яг энэ амжилтыг илүү эвдэх болов эсвэл үнээс илүү бага хугацаанд бас хүрээд ирэх болов яах бол тэгээд тун удахгүй хэдүүлээ харцгаая. За минут харсан. Яг шот. За баяр хүргэе. За эргэлээ. За одоогийн байдлаар 16 секунд өнгөрсөн байна. Хамгийн гол нь гүйцэтгэл харж байгаа. За болж байна. Залуучууд нэмжээд өгье. За дараах бэлдээрээ. За гээс аваа. За яг гол нь яарах юм байхгүй. Хамгийн гол нь техниктэй. За болж байна. Мундаг байна. Болж байна. Хийж хэлж байгаа юм гэх юм мундаг байна уу? Болж байна. За мундаг байна. Болж байна. Одоогийн байдлаар 46 секунд өнгөрсөн байна. 50 секунд. Өмнөх нь яг 1 минут байсан сте. 53 секунд. 53, 56, 57, 58, 59, 60. За баяр хүргэе. За баяр хүргэе. За манай хоёр тамирчин маань маш өрөөдөр. За тэр ч юу? Наран гэрлэгч үед ямар хөө байваа? Нөө анхны яг юу болохоор амар сандраад ах юм бүр амар сонио. Ихэнд гарсан бас жоохон ингээл гоймож байгаа сандраатай. Бүр ингээд чичрээд. Гэтэ яг ингээд яг уралгаж ихээр бас эвгүй маа. За наран гэрлэгч ямар байв? Ямар хөө хийсэн гэж бодож байна? Бас нэлээ хичээлээ. Өөрөө хүндлэнгээс хараагүй болохоорсаа мэдгүй байна. Дөрөв би хэлчихсэн. Тэгээ ерөөсөө нэг маш ховор удаа маш ховор хийж үзсэн. Нөгөө хаачин суултаар авна гэж яхад нь л би ерөөхдөө техникэл заалгасан. Тэрнээс бол урд нь хаачин суулт хийж бэлтгэл хийж байгааг болохоор яаж хийснээ сайн мэдгүй. Дэжгүй. За тэгээ маш их баярлалаа охтуудтай. Тэгээд нөгөө хоёр бага батхан бол 1 секундээр бас юу байлаа тийм ээ. Тэгээ нөгөө Хшилэн багийн маань хувьд гэх юм бол шинэ рекордыг одоо шинжилэн одоо тогтоож 1 минут хэлээ. Харин та хоёрын маань гэх юм бол 1 минут 1 секунд. За 1 секундын л зөрүүтэй. Гэхдээ яг 1 секундын зөрүү бол хамаарахгүй. Хамгийн гол нь техник хэрэг хийсэн байгаас одоо үнэн шүүгч маань өөрөөсөө оног ухаа. За тэгээ дараагийн тэмцээнд амжилттай байгаарай. Бүгд амжилт хүсье. За амжилт хүсье. За маш баярлалаа үзэгчдээ. Өнөөдрийн хувьд гэх юм бол хамгийн сүүлийн даалгаврыг манай охид босгочуд маань хийж гүйцэтгэсэн байгаа. Тэгээд охид босгочдын маань хувьд гэх юм бол их шиглэн баг яалтчгүй илт даваа байж 1 минутын хугацаанд ирж өнөөдрийн охтуудын маань дунд явагдсан хайч асуултын хамгийн ихний одоо нэгэн рекордыг шин түүхийг бол бичлээ. Тэгээд их шиглэн багт тамирчтай амжилт хүсье. Дараагийн тэмцээнд бас энэ нэрчээрээ улам илүү амжилт үзүүлээрэй гэж хэлмээр байна. Ингээд үргэлжлүүлэн нэвтрүүлгээ хүлээн авч үзсэн нь. Добрый день. Всех зрителей телеканала, всех, кто смотрит это шоу, которое началось сегодня в этом году. Сейчас прошла первая неделя шоу, и я хочу поделиться немного впечатлениями о том, как это все было. За, юуны өмнө одоо үзэгчтэй өдрийн мэнд, энэ өдрийн мэндийг хүргэе гэсэн. Тэгээ эхний 7 хоногийн тэмцээн одоо маш сайхан ингэж өндөрлөлөө. На самом деле мне понравилось, что ребята отнеслись к этому очень серьезно. И многие ребята подходили с вопросами, как мне построить свое питание, как мне построить свой процесс тренировок, как мне убрать те или иные бока, которые мешают их жировые прослойки. Залуучууд маань одоо энэ тэмцээнд маш идэвхтэй оролцсон. Маш сайхан идэвхтэй оролцлоо. Айгүй их тийм сонирхолтой байна. Олон юм асууж байна. Яаж хооллох уу те? Одоо яаж юу тэмцээний одоо энэ тэмцээний энэ дасгалыг яаж хийх үү гэх мэтлэн маш олон тийм зөвлөгөө надаас хувийн зөвлөгөө их асуусан. Поэтому на самом деле я вижу, что ребята отнеслись на самом деле со всей душой, со всей сердцем. И на этой неделе были множество соревнований, люди тренировались.
в разных категориях. Они сжали от груди, трицепс, потом был присед. И я вижу, что на самом деле есть абсолютно разная подготовка. Сегодня у кого-то поставлена техника, у кого-то с техникой немного слабовато. Ну, в общем, я хочу сказать, что это большая мотивация. Все те, кто еще не занимаются спортом, продолжайте смотреть это шоу, потому что на этом шоу вы увидите мотивацию для своей жизни, чтобы начать заниматься спортом. Поэтому я благодарен всем тем, кто сегодня участвует. Хочу пожелать им дальнейшей удачи, чтобы они победили не просто определенный конкурс, да, а чтобы они победили себя. Себя в первую очередь в лени, себя в первую очередь, чтобы они могли победить в каком-то нежелании, в апатии, в депрессии, и чтобы начали заниматься спортом. Потому что это большая польза для организма. Поэтому всем желаю удачи. Все, наверное. Тэгээ яг олон төрлөөр оролцлоо. Цэжнээс сахалт байна. Нөгөө суултын тэмцээн ингээд олон төрлийн тэмцээнээр оролцлоо л доо. Тэгээд одоо энгийн үзэгчдийн хувьд бол та бүхэн үнийг хараад бас сурах юм бол маш их байгаа. Энэ тэмцээн бол зөвхөн энэ тэмцээнд ялахтаа биш, шагнал авахтаа болно. Хамгийн гол нь хүн бие биенийгээ ялахтаа байгаа юм аа. Одоо энэ дасгалуудаар дамжуулж тодорхой хэмжээний өөрийгөө ялах буюу өөрчлөлт тэгтээ гол утга учир нь байгаа юм аа. Тэгээд одоо энэ оролцож байгаа залуучуудаа улам илүү их амжилт хүсье. За үзэгчдээ өнөөдрийн Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийн маань энэ 7 хоногийн хамгийн ихний тэмцээний өнөөдрийн нэвтрүүлэг маань бас үгээр өндөрлөж байна. Тэгэхээр өнөөдрийн явдал юм бол би бас боцоогоо авчих шиг боллоо шүү дээ. Тийм ээ өнөөдөр манай Ихшилэн багийн охтууд маань нэг шинэхэн рекордыг тогтоосон байгаа. Мэдээж охтуудын төрөлд бол хаачаа суултаар охтууд маань хамгийн дээдлийн рекорд бол минут 6 секунд байсан. Тэгэхээр өнөөдрийн манай Ихшилэн багийн тамирчид маань 1 минутыг гэж нэг шинэхэн рекордыг манай Fitness Cup нэвтрүүлгийн маань түүхэнд бичиж одоо үлдээлээ. Тэгэхээр би бол боцоогоо авах байгаа учраас маш их баяртай байгаа шүү дээ болтой. Тэр би бол бүр үнэхээр гээ сэтгэл санаагаар унаад бүр хэцүү өнөө боцоод би чи надаас юу авах гэж. Одоо юу авахаа сайн мэдэхгүй байна. Бас гэхдээ бусад нөгөө 3 ирчүүдийн маань 3 төрлийн залуучууд маань бас хоорондоо яг энэ тэнцвэрхэн байсан тийм ээ. Тэгэхээр тэр тамирчид маань болохоор бэлтгэлээ сайн хангасан учраас үнэхээр яг тэнцвэр өрсөлдөж илээ. Тэд нар бол ягаад тэгэхээр яг би хаа өв тэгштэй хоорондоо адилхан байсан учраас үнэхээр өрсөлдөөн бол үнэхээр гоё болсон. Миний хувьд бол мэдээж Ихшилэн багийг дэмжсэн утгаараа өнөөдрийн бас залуучуудын маань 3 ангилалд Ихшилэн багийн залуучууд маань бас техник илүү сайн байсан болов гэж бодоод байгаа шүү дээ. Тэгсэн тэгж харсан л да. Би боцоогоо ихчлэнээр тавих байсан юм аа. Яахтай өнгөрсөн. За ямар ч гэсэн өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамт ирсэн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн 7 хоногудад бол маш эрчтэй хүчтэй гацхтай нэвтрүүлгүүдийг бид та бүхэндээ хүргэх болно. Бас баг нэвтрүүлэгт маань оролцож байгаа 12 баг тамирчид маш мундаг байна. Бүгдээрээ л энэ зэрэгцгүүд ерөнхийдөө манай нэвтрүүлэг сүлдээ бас нэлээд шуугад тарахаар надад санагдаж байна. Явн чангарч илээ. Үнэхээр явн чангарч илээ. Тэгэхээр тэр залуучуудаас би хувийн зүгээс амжилт хүсье. Чиний зүгээс бас би чиний өмнөөс амжилт хүсэж байгаа. За маш баярлалаа үзэгчдээ Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг ингээд үгээр өндөрлөж байна. Тэгэхээр маргаашийн бас шинэхэн дугаартайгаа эргэн уулзцай түр баяртай үзэгчдээ Fitness Cup 2016 допонггүй хөгжүүлцгээе.